Powered by Melbet. 2024 он гараад бараг л 1 сарыг ардаа үлдээжээ. Тэгээд хэдүүлээ хамтдаа 2024 он иргэн дурсаад бас гиснээс иргэн дурсгаар тийм сайхан жил байгаагүй. Зүгээр л хэдүүлээ хамтдаа 2024 онд болсон онцгой үйл явдлуудыг иргэнэг харцгаая. iPhone 16. 2024 оны 9-р сард дэлхийн нийтийн сайн ахуйдыг сандрахсан мэдээ гарсан Apple компани iPhone ухаалаг гар утасныхаа 16 дугаар үеийг зарласан явдал байлаа. Анх 2007 онд гарч байснаас хойш жил болгон шинэ сэрээ зарлаад байгаа. За хэдэн жилийн өмнө бол шинэ iPhone гарна гэдэг нь үнэхээр том мэдээ байдаг байсан. За iPhone 4, 5-аас үнэхээр гоё дэвшилттэй iPhone 5, 6, 2-ыг харьцуулахын аргагүй. Гэвч сүүлийн үед iPhone-ууд дэвшилт гэхээсээ илүү сайжруулалт болоод байна. Стив Джобсыг нас болсноос хойш Apple компани захирал хийж байгаа Тим Кук үүнийг бас ойлгосон бол та. За учир нь тэрээр шинэ жил шинэ iPhone гэдэг тактикаас сална гэдгээ амласан байна. Black Myth Wukong. Дэлхийг хавтгай Майкл Джексон амьд Диди Бороогийн хятадууд дэлхийг эзлэн гэдэг зүйлд итгэдэг хүмүүст онцгой жил болсон мэдээж. Зөвхөн видео тоглоом үүссэн цагаас эхлэн 3A зэрэглэлийн тоглоомын зах зээлийг ихэвчлэн барууны улсууд болон Япончууд эзэлдэг байсан нууц шээ. Гэтэл энэ жил Хятадын утасны тоглоом хөгжүүлдэг Game Science компани Jackie Chan Xi Jinping-ийн дараа бичигддэг үндэсний бахархал Sun Wukong-нэрээ тоглоом хийгээд 3A тоглоомын зах зээлийн хаалгыг Shaolin-ийн хөл бөмбөгийн дайснууд шиг цөм шааж орж ирсэн. Тоглоомын ялцчиг үнэхээр сайн бүтээгдсэн, ойрд гараагүй шинэлэг тоглоом байсан учраас Хятадын соёлыг нүүрлүгээ ялуулахаас өөр аргагүй байдалд орлоо. Тэрч бүхэл тоглоом аль хэдийн 1 тэрбум гаруй Америк долларыг зөвхөн Steam-ээс олсон байна. За ер нь хятад хэл сурж эхэлвэл бас хэрэгтэй юм шиг санагдаад байгаа шүү өөрөд. Mr Beast-ийн уналт. Хэрвээ жилийн өмнө чи Mr Beast-ийн сайн найз нь Хүйсээ солиулнаа. Нэрэ. Тэгээ тэр хоёр Discord орж Discord сервертэй том биш хүмүүстэй том хүний зураг хаваалцдаг байсан гэж хэлвэл хинч чамд итгэхгүй. Хүмүүсийг могойн дунд хийгээд удаан байсанд нь мөнгө өгнө. За амьдаар нь дуулаад тэр удаан байгааг нь үзнэ. Арал дээр ганцаараа хүмүүсийг байлгана, машин дэлбэлэн танкаар буудна. Ингээд сонсоод үзвэл энэ бүхэн сэтгэл мэдрэлийн өвчтөй тэрбумтан хүн гад шүслээ хангаж байгаа юм шиг байгааз. Энэ жил харин Mr Beast-ийн бичлэгнүүд бүгд тавилттай. За тэг бага насны хүүхдийн хүчирхийллийг хаан дарагдуулсан гэд маш олон асуудалд ороод байгаа. Зөвнөөсөө олж тэр 12 сая subscriber алдсан. За гэтэл тэр одоо 331 сая subscriberтай YouTube-ийн хамгийн их subscriberтай channel хэвээрээ байвлаа. Nico Kado Avocado. Mukbang буюу идэхгүйгээр идэж байгаа хүмүүсийг харж сонсно гэдэг сонин хобби. Тэгвэл mukbang контент бүтээгчид өөрсдөө бүр сонин байх нэ. За Nico Kado Avocado хүмүүсийн мишок болоод овоо хэдэн жил болж байлаа. За хүн болгон аав ээжтэй хөөрхөн харагдах ч гэсэн Никогийн хувьд аав ээжтэй ч хөөрхөн харагдахаа болсон байдаг. 2024 оны 9-р сарын 6-нд Никогийн хамгийн сүүлийн бичлэгэнд орно. Бүдүүн гэж бичиж дутуугийн комплекс хангаад бүтэн нойртой унтсан бол маргааш өглөө цус харах байлаа. Учир нь өчигдөрхөн 190 кг байсан Нико дараагийнхаа бичлэг дээр 80 кг болчихсон байсан. Яаж ингэж турсан бэ гэж юу? Асуудлын гол нь тэр нэг шөнийн дотор тураагүй байх. Үнэн дээр бид даам тоглож байхад Нико шатар тоглоод шаглаж байж. Тэрээр 2 жилийн өмнө маш олон бичлэг хийж бэлдээд 2 жилийн хугацаанд бид нарыг дагдтаж байсан болж таарсан. Дрейкийн гаж сонирхол. Монголд Fla карьер дээр бааж байсан бол Канадад Дрейк яг адилхан зүйл хийгээд сууж байжээ. 2012 онд Big Sean болон Kendrick Lamar-ын хамтарсан Control дуун дээр Дрейкийг дийлснээр л эхэлсэн байна. Тэгээд хэсэг чимээгүй байж байгаад 2023 оноос эхлээд тэд хоорондоо дуу шидэлцэж эхэлжээ. Ерөнхийдөө бол хүмүүс Kendrick Lamar-ыг ялагчаар нь тодруулсан. За гэхдээ энэ ялагдал нь түүнийг эвгүй байдалд оруулаагүй байна. Kendrick харин Not Like Us дуун дээр Дрейкийн гаж сонирхлыг хүмүүст иргэн сануулжээ. Үүнээс хойш Дрейкийн насанд хүрээгүй сонсогчтойгоо бичлэгдсэн чат тоглолтуудынхаа дараа уулзаж байсан хүмүүс эвгүй зургууд гэх мэтчлэн зүйлсийг хүмүүс судалж Дрейкийг pedophile гэж дүгнээд байгаа юм байна. Тэгэл одоо ганцхан аргал үлдлээ. Одоо тэгээ шаалцъя. Хүн төрлөختөн үзэл бодол арьс өнгө за тэгээ шашин шүчлэг нас хүйс гэд байнга зөрчилдөж байдаг. Үүнийг эвддэг биднийг нэгдэн нийлүүлэхэд хүргэдэг зүйл бол олимп юм аа. Гэхдээ энэ жил ягч тийм зүйл болоогүй эхнээсээ л эвгүй эхэлсэн. За нээлтэн дээр нь Leonardo da Vinci-гийн сүүлчийн оройн зог буюу Христийн цовдлуулахаас өмнөх зоогийг дүрсэлсэн уран зурагтай төстэй дүрслэл үзүүлэхийн хажуугаар Францын дуучин Philippe Catherine бие бүгэлдэн цэнхрээр будаад дуулжээ. Хамгийн гол нь хойгуур нь drag queen-үүд буюу эсрэг гүйснийхээ хувцсыг өмсдөг загвар өмсгчид алхаж байсан байна.
Католик шашинд хүйсээ солих, ижил хүйстэн байх зэрэг нь ариун бус үйл явдал гэж үздэг тул христийн шашинтай хүн бүр Олимпийн нээлтийг доромжлол гэж хүлээж авсан байна. Хэрвээ энийг ямар нэг сүртэй юм гэж хүлээж авч байвал Монголд хадын оройгоор дуун дээр юу болсныг санаарай. Мэдээж дүрм товцсны хэрүүл трансгендерүүд аль хүйсэндээ өрсөлдөх гэх мэтчлэн бас олон асуудлууд гарсныг та бүхэн санаж байгаа хаа. Трампын чих 2024 онд болсон хамгийн том үйл явдлуудын нэг бол мэдээж Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуул. Бүгд найрамдах намаас Дональд Трампыг ахаад ерөнхийлөгчөд дэвшүүлэх болсон нь өөрөө оны онцлог мөч байсан ч хэн Трампыг алах гэж оролдоно гэж бодох үедээ. 7 дугаар сарын 13-нд бид нар наадам тэмдэглээд завгүй явж байхад Дональд Трамп эд сонгуулийн ажилдаа орчихсон Пенсильвания мужид яриа хийгээд явж байжээ. Энэ үед бас Томас Мэттью Крукс ч завгүй байж таарч тэр байшингийн дээвэр дээр суугаад AR-15 бууга бэлдээд Трампын толгой руу онилж байгаад 8 удаа гал нээсэн байна. Трамп ямар шашин шүтдгийг мэдэхгүй ч тэр бурхан нь толгоогоо эргүүлэх зөвлөгөөгч толгоогоо эргүүлэхэд нь эхний сум чихийг шүргэжээ. Замгаалтын албаныхан түүнийг доошлуулахад тэр бүгдийг загнаж байгаад баатарлагаар гараа өргөд fight гэж орилсон байдаг. Джейк Паул, Майк Тайсон. Алдартай ютубер Логан Паулын дүү Джейк Паул 2020 онд мэргэжлийн боксийн салбарт хөл тавьж байгаагаа аль биесээр зарласан. 2023 оны 11-р сард Netflix Джейк Паулыг оролцуулсан боксийн тулаан зохион байгуулахаа зарлаад байлаа. Өрсөлдөгч нь хэн байх бол гэж хүмүүс бодож байтал хүний ёсонд баймааргүй зүйл болсон байна. 2024 оны 4-р сард өрсөлдөгчөөр нь тулаан хийгээгүй 19 жил болж байгаа 58 настай Майк Тайсныг сонгосон байна. Тулаан 7 сард болно гэж байсан ч Майк Тайсны ходоодны шархлаа хүндэрснээр 11 сар хүртэл хойшилсан байна. Энэ үед нь Джейк Паул KSI-д тулалдах санал тавьсан ч 8 сар хүртэл завгүй гэжээ. Ингээд бүгд бүтэн 20 насны зэрэгтэй хүмүүсийн тулаан ойлгомжтой болсон. Тайсон ялагдаж Джейк ялсан. Трампын ялалт. Энэ жагсаалтанда Трампыг хоёроор оруулахаас өөр арга байсангүй. Түүний ялалт нь түүхэндээ цөөхөн улс төрийн комбек юм а. 2020 онд ерөнхийлөгчийн суудлаашаа маш бага рейтингтэй бууж бүр импичментэд өртөж хэцүүхэн байсан боловч хүчтэй өрсөлдөгч Камала Харрисыга бут цохиж гарч ирсэн байна. Дональд Трамп бүхэл бүтэн 2 удаа Америкийг эмэгтэй ерөнхийлөгчтэй болохоос аварч чадсан баатарлаг ир юм. Дидигийн нууц хэрэгүүд. Хойны арьс нөмөрсөн чон гэжтэй. За тэгээ дэлхийн одууд үнэн төрхөө нэг нэгээрээ харуулж байна. За гэхдээ хамгийн сонирхолтой нь толгой цохиж байгаа нь Puff Daddy буюу PDD-гийн хэрэг юм. Түүний зохион байгуулдаг Freak of Show нь олон одуудыг хамааруулан хар тамхи үүлэн борооны ажлын шоу болж таарсан. За зөвхөн Diddy гэлтгүй үүнд нь дэлхийн топ одууд орж гарсан мэдээллүүд нь ч ил болоод байгаа лээ. Үүн дээрээс нь Justin Bieber-ийг хүчирхийлсэн, карьерийг нь хааж боосон гэдэг янз бүрийн шуумууд ч дуулдаад байна. Нэрээ гэрээс нь гарч ирсэн юмнуудыг яаж мартах вэ? Ингээд 2024 он дэлхийд маш олон сонин зүйл болсноос топ 10-ыг нь сонгож ирлээ. За Монгол ч гэсэн энэ жил 10 байтугай сенсац болсон. За дараагийн топ 10-аараа Монголыг донслогсон үйл явдлуудыг ярьцгаая.